За сайн бацгаана уу? Хятадын ихтэй сургуулиудад хэрхэн засгийн газрын тэтгэлэгтээ суралцах бай талаар цуврал видео хүргэж байгаа илээ. Энэ удаагийнхаа видеогоор одоо засгийн газрын тэтгэлэгтээ ямар бичиг баримт бүрдүүлэх үү? Юун дээр анхаарах бай талаар видео хүргэж байна. За ингээ эхэлцгээе. Нэгт бүрдүүлэх материалын нэгт бол паспорт авах хэрэгтэй. Паспортны нүх хуудасны хуулбар болон гаруй хэсэгтээ хуудасны хуулбарыг бэлдсэн байх хэрэгтэй. За хэрвээ паспорт чинь сонголттой бол мэдээж сонголтын хуудас мөн хавсрах хэрэгтэй. Ер нь бол дор хаяж 2-оос 4 жилийн хугацаанд одоо хүчинтэй паспорттай үйл зүгээр яагаад вэ гэвэл чи 1 сард аплай хийлээ, 6 сард хариу нэрлээ. За 9 сард ингээд сургуулаа явлаа. 1 сарын дараа виза авнаг бол чамд ингээд зөвхөн виза авахт чинь ингээ 10 сар ингээд өнгөрчихөж байна. За тэгээд ихэнх мужууд бол 1 жилээр өгдөг байгаа. За цөөхөн тооны мужууд бол шууд 4 жилээр ингээд 4 юм уу одоо бүтнэ суралцах хугацааны чинь жилээр ингээ виз чинь дараад өгдөг байгаа. Тэгэхээр ихэнх визүүд мужууд 1 жилээр өгдөг болохоор өгдөг болохоор ингээд 1 жилээр өгдөг бол хэрвээ чиний паспорт чинь визэг авахтал одоо 12 сар дуусчлаа гэж бодъё л доо. Тэгвэл чи 1 жилийнхаа мөнгөөр 12 сар хүртэл ингээд 9 сараас 12 сар хүртэл гэж хэдэ 9 10 11 ингээд 4 сарын визэн чи 1 жилийнхаа мөнгөөр буюу 400-аас 600 янаар авчихна гэсэн. За тэгээ мэдээж бас X виза авахын тулд дахиад Монгол руу бичиг баримтаа тодорхойлтууд аваад явна. Дээрээс нь бас тодорхой хэмжээний мөнгө хугацааг алдаад 2 сард ирлээхэд 2 сараас 9 сар хүртэл визаг чинь дарж өгтөн дахиад 1 жилийн төлбөр болох 400-аас 600 юаныг ингээ авдаг болохоор чи ингээ цаг хугацаа мөнгө болон ингээ санхүүгийн хувьд айгүйх алдагдaltaй учраас тэр хугацаанд тооцоолоод 2 жилээс дээш виза чинь хүчинтэй байх тийм хугацаатай байл зүгээр байдаг. Үүн дээр ингээ айгүй сайн анхаараарай. За дараагийн бүрдүүлэх материал бол ихтэй сургуулийн диплом дөнгийн жагсаалтаа ингээ хавсаргана. Энэ дээр ингээд сургуулийн тамга тэмдэг болон гар үсгүүдийг сайн нягтлаарай дутуу байх вэ? Үүнээс болж аюу хүүхдүүд одоо тэтгэлэгт тэнцдэггүй байгаа. За дараагийн бүрдүүлэх ёстой баримт бичиг бол мэдээж гадаад хэлээ баталгасан сертификат авах хэрэгтэй. Хэрвээ англи хэлээр сурах гэж байгаа бол TOEFL, GMAT, IELTS гэх мэт одоо англи хэлний чинь төвшинг баталгасан сертификат ингээд хавсаргана. Хятад хэлээ сурах гэж байгаа бол HSK-ийн шалгалтынхаа материалыг бас сүүлийн 2 жилийн хугацаанд хүчинтэй тийм HSK-ийн сертификатыг хавсаргана. Хэрвээ одоо хятад хэлний 1 жилийн хөтөлбөрт хамрагдаж одоо сурна гэж байгаа бол чиний одоо дөнгийн их сургууль төгсөн дөнгийн жагсаалтыг чинь гол чинь 3.8-аас дээш бол одоо тэтгэлэг авах илүү боломжтой болдог байгаа. За дараагийн бүрдүүлэх материал бол суралцах зорилгын тодорхойлсон эссе бичнэ. Ер нь бол Google дээр Essay Writing for University-г хайвал маш олон эссений загварууд гаргаж ирнэ. Тэндээс уншиж судлаад ямархуу бүтцтэй, ямархуу дистралтай бичгээ гэдгийг аягүй сайн судлаарай. Ерөнхийдөө бол энэ эссе нь бол чи өөрийгөө тодорхойлно гэсэн үг шүү дээ. Тэгээ чи өөрийнхөө суралцах чадвар ямар мэрэгчлээ сурах гэж байгаа вэ? Яагаад хятад улсыг сонгосон бэ? Жишээ сургуулаа төгснөхийн дараа энэ чамд яаж хэрэг болох вэ? Мөн хятад болон Монгол улсын хооронд харилцаанд ямар үр гүйцэтгэх гэх мэтчлэн дагууламжтай байвал зүгээр байдаг байгаа. Мөн суралцах зорилгын тодорхойлсон эссений оронд мөн жижигхэн proposal paper бичиж өгч болдог. Ялангуяа докторд жижигхэн судалгааны ажлын жижиг юм тайлан бэлдээд өгсөн байдаг. Байвал бас болдог байгаа. Үүн нь болохоор introduction, literature юу, methodology гэх хэсгийг багтаасан нэг 5-аас 10 хуудас судалгааны жижигхэн судалгааны ажлын урьдчилсан одоо судалгааны ажил бэлдээд өгсөн ийм proposal paper бэлдээд өгч болдог байгаа эссений оронд. За дараа нь багшийн тодорхойлох задал. За энэ бол чам ингээ 2 ширхэг багшийн тодорхойлох цагтл хэрэгтэй. Хэрвээ чи ихтэй сургуулиуд ихтэй сургууль сурж байсан багш нараасаа авах гэж байгаа л энэ нь бол чи ямар хөтөлбөрт хамрагдсан
сурах арга барилын чин талаар цааш сурах гэж байгаа мэргэжлийн чин талаар багш ингээд тодорхойлоод бичиж өгнө. За энэ тодорхойлох цагт нь багшийн гаруй усыг имэйл холбогдох хутас ингээ агуулсан байл зүгээр мөн сүүлийн багш нар тамагтай байдаг болсон байлаа. Тамгаан даруул бүр сайн. Хэрвээ тамаг авахгүй бол тохон сургууль болон академийнхаа логотой альбисны бичиг альбом бланк дээр нь гаргаад бэлтжүүл зүгээр байгаа. За мөн янз бүрийн судалгааны ажил дээр удирдсан багш байвал тэр удирдах багшаараа мөн хавсгаж болдог байгаа. Гэхдээ тодорхойлох цагтлал гаргуулж болдог байгаа. За дараагийн бүртгэх ёстой бол ажлын тодорхойлт. Ер нь мастер, доктор суралцж байгаа хүн бол доор хаяж 3 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй байдаг. Ингээ ажлын газраасаа тодорхойлт гаргуулад өгөх хэрэгтэй. Бэлдсэн байх хэрэгтэй. Мэдээж тамга тэмдэг гар үсэг дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Дараа нь бол эрүүл мэндийн хуудас. За эрүүл мэндийн хуудасыг интернетээс Physical Examination Record for Foreigners гэдэг бланкийг хайвал ийм форм гарч ирнэ. За энэ формыг хэвлэж гараад дээрээс нь 6 наад мэдээж тодорхой өөрийн бөглөх ёстой мэдээллүүдээ бөглөө. За тэгээ эмнэлгүүдээр явж ингээд нэг хүрчлэн мэржлэх нэмчнэр дээр очиж үзүүлнэ. Sorry. Үүн дээр хүмүүс заавал чи 1-р эмнэлгийн тамаг даруулах хэрэгтэй гэсэн төөрөгдөлтэй байд юм лээ. Тэгэх бол шаардлагагүй хувийн эмнэлгээр үзүүлээд ингээд тамаг тэмдэгээ бөглөж болно. Миний хувьд бол Баянзүрх эмнэлэг дээр очиод эмчнэр дээр ингээд нэг хүрчлээ явж үзүүлээд хамгийн сүүлд нь ерөнхий эмчтэй нь очиод энэ дээр ингээд ерөнхий эмчийн гаруй үсэг тамаг тэмдэг мөн зурган дээр ингээд даруулдаг байгаа. За эрүүл мэндийн хуудас нь бол 1 сараас 9 сард ингээд сургуулаа очтол 2-3 удаа ингээд эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг байгаа. Яг гэвэл энэ эрүүл мэндийн хуудас маань 3 сарын хугацаанд хүчинтэй байдаг. За эхлээс нь сургуульд явуулахад бол сургуульд аплай хийгээд ингээд мэдээлэл оруулахад бол яг энэ хуудаснууд маань ингээд бөглөсөн байхад тамга тэмдэгтэй ингээд хуудас бөглөсөн байхад болно. Харин сургууль руугаа явхад сургууль дээр чинь паспортаа визаанд оруулахын тулд нэгдсэн зургаар ингээд шинэ оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Тэг хэрвээ чи энэ хуудастай зөвхөн энэ хуудастайгаа очичвол чи дахиад 800-аас 1200 yen төлөөд дахид үзлэгт ордог. Харин чи хавсралт эдгээр материалуудаа марталгүй авч явсан бол жишээ нь зүрхний бичлэг, чэзний зураг, доохын бичиг энэ 3 бичгийг бол заавал чи авч явах хэрэгтэй. Тэгээ энэ 3 бичгийг авч явсан тохиолдолд чи дахиад мөнгө өрж эмнэлгийн үзлэгт орох шаардлагагүй шууд дараагийн шатныхаа процесс ингээд орчин. Тэгэхээр хүмүүс их оюутнууд энийг мартчихдаг. Тэгээ дахиад үзлэгт ордог байгаа. Заавал ч үзүүлэх ёстой юм шиг ойлгоцсон байдаг. Үгүй хэрвээ чи энэ 3 баримтчиг аваа явцсан бол чи ингээд эмнэлгийн үзлэгт орохгүйгээр дараагийн шатныхаа процесст үйл ажиллагаанд ордог байгаа. Виз авах тэр процесстэй илүү хурдан орчихно гэсэн үг. За өөр анхаарах зүйл чинь энэ дээр ингээ болсон юм байна. За дараа нь бол чэд зураг. За зургийн газар ингээд зураг авахгүй чи файлаар нь авангуудаа чи ингээд resize хийгээд 30 мегабайтаас доош болох хэрэгтэй. Зураг. Энэ нь яадаг вэ гэвэл Хятадын засгийн газрын тэтгэлийн систем болон сургуулийн бүртгэлийн системд болоход 30 мегабайтаас доош зураг ингээд шаарддаг байгаа. Тэгээ чи хэрвээ жижиг зураг бол resize хийж томруулаарай, хэрвээ том зураг бол resize хийж жижигрүүлээрээ ингээ Google-ээс хайвал аюул олон програмууд байгаа. Дараагийн зүйл бол шагнал урамсуул авч ирсэн бол батламж сертификатуудаа хавсрагна. Бусад хэсэгт нь ингээд эдгээр зүйлсээ хавсрагдуулж чамайг ингээд тодорхойлох нэг үзүүлэлт ингээд болж өгөх юм аа. За эцэст нь бол бүх баримт хүчин ихээ ингээ гаруй хэсэг тамиг тэмдэг аягүй сайн шалгаарай. Маш том шалтгаан тэтгэлэг тэмцэх маш том шалтгаан гаруй хэсэг тамиг тэмдгийн дутуугаас чиний баримт хүчийг хуурамч гэж үзэх магадaltaй байдаг. Тиймээс энийг аягүй сайн бүрдүүлээрэй. Жишээ нь чи паспортныхаа арын хуудсанд байдаг тийм энэ гаруй хэсэгтэй хуудсанд л гаруй хэсэг бичгээ өгч чиний энэ баримт хүчийг хуурамчиж үзэх байхгүй юу? Энэ дээр анхаар мөн дипломуудынхаа гаруй хэсэг тэмдгүүдийг анхаар тэр тодорхойлох цагтлуудын багшийнхаа гаруй хэсгийг заавалч зурулж тамиг тэмдгэнд тавиулаарай гэж анхааруулах байна.
За дараа нь болохоор бүх баримт бичиг нотаратаар баталгаажуулсан байх ёстой. Эцэст нь бүх баримт бичиг PDF болон JPG гэх одоо зургийн файлаар ингээ хоёр хэсэг бол хоёр фолдер үсгээд хадгалаарай. Яагаад ингэж хадгалах ёстой вэ гэвэл Хятадын засгийн газрын тэтгэлийн бүртгэлээ системд бол ихэнх файлуудад PDF-ээр PDF-ээр ингээ оруулдаг бол бүртгүүлж байгаа сургуулийн бүртгэлээ системд ихэнх файлыг бол JPG болон зургийн файлаар шаарддаг байгаа. Тийм учраас чиний ажлыг хэлбэрчлэхүүднээс ингээ эртнээс ингээ бэлтжүүл айгүй хялбар болчдөг. Тэгвэл ингээд apply хийж явахдаа ингээл файл болгон дээр ингээл өөрчлөөд ингээ явахаар айгүй хугацаа алддаг. Дээрээс нь шантардаг байгаа. Энийг би өөрийн туршлагаасаа айгүйх ажиллагаа болдгийг ингээ мэддэг учраас эртнээс ингээ бэлдээ тавьчвал чиний ингээд ажлыг хөнгөвчлөн бүр чи ингээ маш олон сургуульд apply хийхэд ингээд аюул хэлбэрчлээд өгдөг байгаа. За ингээд өнөөдрийн маань видео маань ингээд дуусч байна. Дараагийнхаа видеогоор бид нар тэтгэлгийн 3 төрөл байгаа. Тэр талаар ингээд дэлгэрүүлж ярих болно. Ингээд дараагийн видеогоор уулзъя. Хэрвээ та бүхэнд энэ видео таалагдсан бол YouTube дээр Boyo Home Studio дээр subscribe дараарай. Subscribe дарчвал ингээ миний оруулж байгаа видео танд ингээ шуурхай очих болно. Хоёрт лайк, шеэр хийгээрэй. Асуух зүйл гарвал комент хэсэг дээр нь асууж болно. За ингээ анхаарал тавьсан баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.